тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авсан. За энийг онцолж байгаа нь бол энэ бол их мөнгөтэй, эрх мэдэлтэй гадаадын болоод дотоодын эрх мэдэлтэнгүүдийн эсрэг манай Эрдэнэчим гишүүний их хэлсэн ажлаа дуусгаж санаа намардаг зан чанар. За тэгээд ерөөсөө улс их орныхоо төлөө ард түмнийхээ төлөө гэж явдгийн нэг илэрл гэж би лав хувьдаа үзэж байна. Их ажил хийсэн Эрдэнэчимгээ дэмжээрэй. Манай энэ нэгийг сайхан болгохын тулд Чимгээ гишүүн бол ёстой үнэхээр явж хууд батлуулна гэдэг чинь бол одоо ёстой үнэхээр том ажил байхгүй юу? Зүгээр 4 жил сууж агаад гарч байгаа улсууд бол зөндөө байна. Улс төрийн тогоонд хэдэн жил чанагдаад сайн мууг нь мэдээд ирсэн энэ хүн ахаад биднэрт нөгөө төлөвийнхаа төлөө зоригтой юм хэлж чадна гэж итгэж байгаа шүү гишүүнэ.